Сайн байцгаана уу, та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та нартай манай гэр бүл 7 хоногийнхоо хэрэглээний цагаан эдээг 10 литр сүүгээр хэрхэн нэг өдрийн дотор бэлддгийг хуваалцах гэж байна. За эхлээд бүгдээрээ сүүгээ хөрвүүлнэ. 3 литрээр нь хуваагаад 3 тогоонд хөрвүүлж байна. За тэгээд хөөрөх үед нь маш сайн самарж өгнө. Хамгийн багадаа 2-3 см цуцаантай хөөс тогтоож чадах юм бол маргааш ийм сайхан өрөмтэй болно. Одоо бүгдээрээ өрмийн авсан сүүгээрээ тараг бүрнэ. Аягийн тал тарган дээр, чихэргүү тарган дээр үтэн сүүнээс хэлээд ингээ маш нийлүүлээ. За одоо ингээ бүлээн сүүн дээрээ баг тэгээд унахна. За ингээд удаан газар 6 цаг. За энэ 3 литр сүүгээ бол манайх шууд сүү чигээр нь болсон сүүгээ татгалцдаг. Кофенд хүүхдүүд маань бас овёо сэтгэд сүү их уудаг. За энэ 3 литр сүүгээрээ шар сүү хийж эдэм гаргана. Шар сүү хийхин тулд сүүгээ маш сайн халаагаад яг буцалхих нь өмнө ийм тал аяга тараг хийгээд өгнө. За ингээд шар сүүний ялгарахаар эдмээ шүүж авнаа. Даваа уутанд юм уу эсвэл ийм төмпөнд бас сүүгээ тавьчих болно. За одоо 3 литр сүүнээс минь ийм эдэм гарч байна. Эдэмнээсээ нэг ийм орчмоор нь ээц хийх гэж бүгдээрээ. За үдснээр нь хүүхдүүдтэй сироп хийж өгнө. За ээзийг хийхин тулд баг зэрэг шар сүүг стаж хийгээд ширгээд өгнө. Ийм баг зэрэг шар сүү хийгээд ширгээхийг ширгээмэл гинэ. За сая тасдаж авсан эдэм дээрээ нөгөө бүрсэн тарагнаасаа тэнцүү хэмжээтэй хийчнэ. За тэгээд жимс амт нэмэх үүднээс үзэм өхрийн үд хийчи. Та нар маань өөртөөгаа ямар ч жимсгэн хатаасан жимс хийж болно шүү. За тэгээд баг зэргийн чавганы 100% шүүс хийч. За одоо бүгдээрээ хөрсөн шар сүүгээс авлаа.
За энэ хоёрыг нь болохоор хань бит хоёр цэвэрлэгээндээ уун. За энийг бол хүүхдүүд уух учраас дотор нь ингээд үзэм хийгээд хонуулчих юм бол үзэм нь хөөгөөд шар сүний ундаа болчдөг. Тэгээ бага зэргийн чихэрлэг амт, эсэглэн амт орчдөг учраас хүүхдүүд их дуртай байдаг. Та нар маань туршаад үзээрэй. За ингээд бүх цагаан эдэгээ хийж гүйцлээ. Дархан хотод 1 литр сүү 2000 төгрөг гэж байгаа. Тэгэхээр манайх 10 литр сүүг 20,000 төгрөгөөр авсан. Гэхдээ энэ хийсэн бүтээгдэхүүнүүдийг тус тусд нүгнээр нь ботох юм бол нийт хэдэн төгрөгийн бүтээгдэхүүн болж байгааг та нар маань бодоод комент хэсэгт бичээрэй. За дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.